Вьетнамчуудын шоудлыг харсаагүй бүгдээрээ. Урьдчилан авъя. Вьетнамын загварын ертөнцийн хаан гэж нэрлэгддэг Wukai Type найзуудаа хүрэлцээ. Би өнөөдөр ямар газар хүрэлцсэн бэ гэхээр за Вьетнамын бас толгой баячуудын нэг хүн байдаг юм байна. Бүгдээрээ гоё ивэнтэд орцсон. Энэ байшин бол одоо яг энэ клубыг үүсгэн байгуулсан хүний өөрийнх нь одоо 3 юм хаус газар байгаа. Энийг бол ингээд яг фан байдлаар ашигладаг. Бусдаараа айгүй том резорттэй хүн байна. Одоо энэ бүгдээрээ хамт хүрээлүүд найзууд ингээд суугаад бөөндөө бид танилцаад ингээд сууж байна. За ингээд Хо Чи Миний яг төв талбайн төв уулзуурын энэ яг тэг голд нэм зах байдаг юм байна. Хамгийн хямдхан зах гэж интернетээс хайж олсон. Тэгээд ийшээ бүгдээ орж харцгаая. Нэр бүх төрлийн одоо ингээд хувцас хэрэглүүд ингээд энэ зах дээр байдаг. Нилээн том зах юм шиг дотор зах байна. Гадаа бараа орж байна. За одоо ингээд гоё бас халуун орд хувцсууд байгаа хаа. Энэ бүр айгүй сонин заяа. Яг нэг явж байгаа мэдрэмж нь тийм Монголын зах дээр явж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Тэгээд та юу аах вэ гэж асуугаал те. Үнэр та нар маань ингээд орчин ингээд байгаа байдал яг Монголд захт явж байгаа юм шиг. Ягаад гэвэл социалист улсуудаас газар адилхан байд юм шиг байгаа. Аюу тийм адилхан мэдрэмж филингтэй. юм байдгийг байна. За энэ даасны гоё Жимс юм кофений газар хүрээд ирлээ. Одоо харуулъя. Вьетнам кофегоор бол амар алдартай гэж байгаа. Амар алдартай. За ингээд алдартай кофенууд ингээд харлаа. Бүх төрлөөрөө. Кофе нь бол үнэхээр супер гэж байгаа юм да. Одоо нөгөө энэ нэг юм дорхшиг гэх юм уу? Энэ амтны баас шүү дээ. Энэ одоо жимсийг идүүлээд тэгээд яс нь одоо ингээ баас болж гараад тэгээд хэрэг нь хуураад ингээ кофе. Нүгэр амар алдартай. За ингээд бидрийг ингээ солонгос гэж бодоод ингээ солонгосоор хариулаад байгаа байхгүй юу? Хангээ түгэ. Бүр энэ солонгосыг суурсан солонгосууд 10 хэдэн жилийн өмнө ирээд бүр ингээд солонгос соёл сургаад солонгосчууд амар их орж ирээд худалдаа намаагээ солонгос таавнаа бий болгоод бөөнөр энд ирж амьдраа зүгээр худалдаач нэг үл солонгосыг сурах хэмжээнд болгоцсон. Тэгээд солонгосч Монголоос илүү хөгжсөн улс шүү дээ. Тэгээд ирээдүг харж байгааз тэр бид нар тэрийг дагаад дараагийн боломжийг авахын тулд одоо батгахын тулд дагаад бид нар ийшээ одоо аялал жуулчлалын бизнес хийх, үйл хөдлөлийн бизнес хийх тийм ээ. За энэ яг үүдэрх хамтдаа оролцоод явсан баг. Маш зүг алхан болов шүү гэж миний бодлоо. Дүгнэж байгаа. Манго манго. За энийг бол ерөөсө буудал муудлах хэдүүлдэг юм билэ. Амар өмхөн үнэтэй хэдүүлдэг юм билэ. Бид ч үзээгүй. За энэ цайнууд байна, цай байна, кофе байна. Энэ цай кофегоор маш алдартай. Тэгээд жимсийн хатаасан жимсээс байна. Гоймонгороо бас алдартай. Вьетнамаас оруулыг бол бас зөндөө гоё юм байна. Нэг тоснууд байна те. Яа ингээд гадныхан энд маш их ингээд яадаг, үйлчлүүлдэг. Гоё жимстэй жүүс аваад хоолоо идэл. Тэгэл ингээд байж идэг. За ингээд хоол идэхэд бид нэр дотроо дэг лангуун дээр ингээд суучлаа. Тэгээд хоолнууд нь Вьетнам үндэсний хоолууд ийм хоолууд байдаг юм байна. За тэгээд үүний хувьд 60,000 дон гэдэг чинь 100,000 15,000 төгрөг тий. 100,000 15,000 төгрөг бол 8-9,000 төгрөг мөр тий. 60,000 чинь 7-8-9,000 төгрөгтэй байдаг юм байна. Ингээд янз бүрийн гоё хоолтой. Өнөөдөр юм идэгвэ. Одоо өдөөсөө болж байна. Огт юм идэгвэ. Явж байна. Юм идчих хэвчээ. Яа, алдартай кофе ирж байна да. Вьетнамын алдартай Ice Americano. Энэ тасархаа хаа. Оо. Ямар гоё юм бэ? Юу вэ? Саагартай юм дээ. Гоё юм дээ. Аа гоё юм байна. Оо, менюн дээрээс дахианы гоё захиасан. Тэгвэл дахианы мөч хүрээд ирдэг гинэ. Ингэж болохгүй шүү дээ. Ахгүй гэсэн заа солиод өгье гинэ. Ийм муухай хаа. Тэ. Ана манай дүүгээ зүгээр жоохон тагчих гал аа.
Холод нэ. Холод иш. Холод иш. За. Окей, thank you. За, хооллууд ингэж ирсэн. За, хил ам хийж байгаа. Дахиад нэг мөч нэмээ авч та. Дахиад нэг гой заасан мөч өгж болохгүй шүү дээ. Дахиад нэмээ авч та. За, кофетойгоо гоё ингэж пошилтэйгөө. Та энэ пошил хийж идэх юм юу? Ногоо юм шүү дээ. Аа, янз. Гоё нөө. 아니 진짜 그냥 요인가 맞아 파마 파켓 파마 아무거 없고. Вьетнамын даунтаун яг төв гудамж төв уулзуур. За төв гудамжид ингээд ерөөсө бүтээн байгуулалтууд ерөөсөө зогсохгүй явсаар байна. Энд ойрын 1-2 жилдээ бүтээн байгуулалтууд битүү явна. Ер нь 5 жилдээ битүү явна. Тэгээд цааштай бол үнэн өсөж эдийн засаг нь бүр илүү доктортой болж жуулчруулсан юм одоо орон болох нь дээ. Тэгээд эртхэн шиг одоо хөрөнгө оруулалт тэгээд аялал жуулчлалынхаа салбарт нь орлоод явбалаас зүгээр л цаг хугацаа санагдаж байна. Одоо бол яг цаг нь байгаа гэж өөртөөс ярьж байгаа. За ингээ метро нэгээ цоо шин. Газар доорх метрогоо ингээ сайхан амьд оруулсан. Тэнд ингээ хаалга нэг сэтэн байж байна. Хардаа ингээ цоо шин ингээ метроны сайхан буудалтай. За энд ингээ харах юм бол энд бас ингээ лифт нь байж байна. Метроны хаалга нь байж байна. Сайхан юм уу? Сайхан. Google Map дээр ингээд элдв янзын гой захмах үйлчлэгээ төвд хайгаал тэгэл эренгүүл зарим нэгэд юм хаалттай. Манай аймгийн төвийн соёлын төв шиг юм одоо тариатай төстэй юм шохон барилга эмүүлсэн барилга. Тэгээд нэг ажиллаж байгаа байхгүй байж гин. Тэгээ яасан бэ гэхээр энэ чинь хотын төв учраас хуучны барилга байгууламжуудаа ер нь худалдаад аваад байгаа юм шиг байна. Тэгээл газарт оруулаад шинэ барилгууд бариад ерөөсөө хөгжлийн хэн үе дээр явж байгаа учраас маш гоё алтан үе гэж нэрлж болохоор ингээд үе байгаад байна. Тэгээд үйлдэл дээр ингээд ирээд нүдэрээ харъя гэж бодсон. Харж ийн яалчулт юм байна гэсэн. Одоо л яг энэ аялал жуулчлалаар хөгжих, аялал жуулчлалаар хөрөнгө оруулалт хийх цаг нь байна да. Өөртөө ч гэсэн тэгж дүгнээд байгаа ерөөсөө. Янз байна дөө нэрээ. Хуучин байшингийн задлан шинэ байшингууд сүндэрлээл. Тэгэл ерөөсөө уралдаалт чинь одоо тэр дээр харагдаж байна. Тэнд бас ингээд шинэ байшин барьж байна. Төө энэ тийм шинэ байшин байна. Баяшиг ингээд манай монголчууд шиг ингээд шээгээ. Хүмүүс эрүүл мэндэд анхаарч байна. Бүгдээрээ гоё дасгалаар хичээллээл, тойрч гүйцгээгээл, спортоор хичээллээл, газрын тест, агаарын тест тоглоол, цаана ингээд битүү. Ерөөсөө ингээд энэ бас хөгжих гээд байгаа нэг мэдэгдэж байна. Өөр шүү. Цаана залуучууд нь битүү тест тоглоол, гар бөмбөг тоглоол, сакс тоглоол, газрын тест, агаарын тест бүгдийн ерөөсөө ингээд тоглоол. Хүүхдүүд нь тэнд ингээд хөл бөмбөгдөөл ингээд байж байна да. Манайхан тийм боломж байсан. Тааш бид нар өөрсөндөө байлгаагүй. Үнээр уургүй байна. Арчаагүй маа. Үнээр арчаагүй. Ингээд шээцгээд амар. Тэгэл энэ дундуур бас сайхан мэдээ те. Вьетнамд байсан чинь дэлхийн хамгийн том одоо моделинг компани Elite Model Look шууд видео колл хийж холбогдоод за Монголд болох гэж байгаа Elite Model Look 2025-ын тар ярилцсангаа үн зүүмд Азийг хариуцах боломжтойг бас илэрхийлсэн. За Вьетнамын 81 давтар гараад ирлээ. Яг ийм шууд задгаад ингэртэн гаргачих юм байна. Шилэн давцантай амар юм байна. Яа за би бас өндрөөс айд юм байна шүү. Ямар юм бэ? Ах ямар гоё юм бэ? Мөн ярта шууд ингэ задгаа. Тэнгэр задгаа. Яа харта. Ерөөсөө ингэ шууд уцаа сайбараараа унгаачваа. Яа.
Амар шүү. Шууд ингээд доошоо. Шууд доошоо. За ингээд Вьетнамын 81-ийн давхарт гараад ирлээ. За энэ ингээд өөрийнхөө өндөртэй байдаг юм байна. Ямар юм бэ аа. Нөгөө л хятадуудын шилэн дээр яваад айгааддаг аргагүй байна. Би ч одоо хаалттай дотор ингээд роликтэй юм төгцсөн явж иж ялгаа авахгүй ингээд хөл рүү сонин бадараа эвгүй болж гэж шүү. Өөрөөс юм бодохгүй бас гайгүй байх л та. Гэтэл эвгүй мэн шууд гар ингээд 81-ийн давхар ингээд доош шулуун руу гарч ирэх юм эвгүй санагдсан юм байна. Ваа. Ара шууд ингээд доош. Ямар гоё юм бэ ихтэй ёо. Яа, янзи. Гоё юм байна. За энд ингээд ийм гоё задгаа тэнгэрт байрладаг ресторан байдаг юм байна. Боолны газар. Энийг нөхцөл. Тэнгэрийн мөр. Асуу штэ. Сонгоцсон. Би Вьетнамыг үзээгүй байсан. Зөвхөн Вьетнам авт засвар гэж одоо мэддэг. Вьетнам авт одоо засвар дээр байдаг Вьетнамуудыг мэддэгээс ерөөсөө энэ улс ирж байгаагүй. Төсөөлсөөс бүрээсээ шал өөр юм байна. Би бодлоо л доо. Вьетнамууд бидрээс мөнгө олох гэж ирдэг юм байна. Тэд нар бидрийг хөгжлөөрөө хаяал бүр хэдэн 10 жилээр урагшлаа явцсан юм байна. Зүгээр ядуу буураа орон руу мэрэгжилтэн буюу машин засч чадахгүй бид нар машин застыг мэрэгчлүүлэх явуулдаг байсан юм биш үү манайхаа. Бусдаар бол ерөөсөө энд ядраад байгаа тийм огт харагдахгүй байна. Жишээ нь би одоо ингээд 81-ийн давхрын Sky Tower дээр гараад ирсэн байж байна. Вьетнамыг хардаа дээшээ тэнгэрийн юм байна. Аялал жуулчлал супер хөгжчихсөн. Бүх одоо гадныхан ий шинжилж байна. Бүх юм байна ерөөсөө. Бүх юм байна. Бид нар хизээ болох юм бэ? Боломжгүй байна. Тэгээ хасууд гэж гойчилдаг Казахстан, Узбекистан бидрээс тасраад 20-30 жилээр тасраа авцсан. Өв соёлоо ч гэсэн бүр тэгээд бүр илүү тасархаа аваад аялал жуулчлал хөгжиж явж байна. Мөн дээр нь төлгүүд гэдэг зүүн Азийн бидрээс бүр 20-30 жилээр бас тасраа авчихсан. Бид нар бол хөгжих хөггүй тодорхойгүй. Яаж амьдруулаад байгаа юм бэ? Ямар амар юм бэ? Ийм баг хүнийг сайхан амьдруулах боломжтой шүү дээ. Тэ? Үнэхээр гутрамаар нэрээ. Одоо бид нар өөрсдөө хэрүүл хийдэг л болсон. Өөр бидэд гавьяа алга юм дэ. Ана Вьетнам автосорынхаа үнэхээр сайхан амьдарч байгаа юм байна өө. Өглөөний мэд төргий. Вьетнамын Хо Чи Minh хотын аялал өнөөдрөөр төр завсарлаад за цаг гаруй хугацаанд нисэж очдог Натранг гээд далайн ирэг дээр очихгүй явж байна. Тэгээд тийш очоод бас Натранг иргий. Ер нь гадныхан бол энэ Вьетнамын аяллаа маршрут нь дандаа далайн ирэг рүү явдаг хөвчлэн Хо Чи Minh-ээс илүү. Тэгээд тийш очоод бас далайн иргийн аялал жуулчлалын хөгжил за далайн иргийн хөгжлөх ямар байгаас та бүхэнд харуулъя гэж бас зорж байгаа. Тэгээд бодохгүй нэслээ. Одоо онгоцны бодлого руу явж байна. За яг одоо Вьетнамд өглөөний 6 цаг болж байна. За сая бас хажуугаар онгорхой заахын төлөв бүгд юм аа нэг зараад эхэлсэн. Ажилдаа гараад бөөнөрөө гэдэг явж байна. Амьдрал нь хэвтэх юм аа. Өглөөрч ардны амьдрал тэгж бордоо өгчдөг. Жамтай. Ийм л энэ Монголд бол одоо өдөрт бас хоосон байж байгаа. За онгоцны буудлын дээр ирсэн. За дотоодын нислэгийн онгоцны буудлын жижигхэн тэгээд бас нэлээд очиртой байдаг юм байна. За эндээс та бүгд арлуугаа нисгэхэд ингээд жуулчлалын хүртэл бүгд чекинг зогсож байна. Буусан хэдхэн минутын дараа чекинг хаагдана. Гэхдээ дуусаад бид явах ба. За нислээ шүү. Натранг руу нислээ.
чинь. Яа, матраа ингээд утааны ард дээр хүрээд ирлээ. Яага нартай дулаахан надаатай арлын минь өдрийн мэндийг хүргэе. Яа, дээр нь Валентины баярын өдөр юм байна шүү дээ. Улаан онгоцоор ирлээ шүү дээ. Улаан сууд дээр суугаад. За янз юм байна. Ээр баасандаа суугаад явъя да. Ваа. За арлын онгоцны буудлал огт нөө шалган малган байхгүй. Онгоцоос буугаад автобусын суугаад онгоцны буудлаар өнгөтэй шууд ачаагаа бол гарчт юм байна. Тэгээ ямар ч тийм хүд цусал дараа байхгүй амар юм байна. За ингээд буудлаасаа бас такси захиалсан байгаа. Такси гадаа хүлээж байна гэж тип эмэнэр над руу мессеж ütсэн байна. Тэгээ одоо гараа харцгаая бүгдээ. За ингээд таксинер маань тэнд зогсож байна. Цай. Цай гарахгүй сайхан биш үү? Бөхчөн биш. Гой сэрвтер салхисгсэн гой тийм. Өдөр байна. За ханаа. Айн бачин. За манай хүн жоо ажилтгүй сууж штэ. Ой. Бослоо. Yes. Ажилтгүй зүг гар сууж штэ. Одоо босноо өргөд зих зогсож ч нэр. За. Thank you. Жогоо сэтгэл гаргалтаа өө аа. За. Оо гадаас хамаг налаагаа сайхан байна дөө. Яг л арал. Яг л арлын мэдрэмж даалмод. Ургасан. Нар налаасан сайхан тайван. Ямар ч тийм нэг гизи зүйл байхгүй. Тэгээд ингээд арлын мэдрэмж тэгээд бүгдээрээ. Сайхан. Налаасан газар байна дөө. За далайн дээр очих юм бол бүүргой мэдрэмж авах та. За хөр инээж минийгээ л хөрх юм аа. Чисаас хөргөө. Okay, sir. Thank you. Yes. Ачаага өгнүүдээ. За хөдлөлөө буудлал руугаа. Замдаа ингээд 10 минут явах юм байна. Онгоцны буудлаас 10 минутын зайтай. За тэгээд ер нь буудлаас нэг онгоцны нисч ирж байгаа байдал дандаа харагддаг их гоё үзэмжтэй. Буудлал гэсэн байгаа. Хөгжим сонсох ямар удсан юм бэ таксид чинь. Романтик байна шүү дээ. Happy Valentine's. Yes. Valentine. За буудалтай ороод ирлээ. Radisson. Тавуудтай 70 дээрх буудал байгаа. Okay, sir. Okay. Thank you. Good morning. За янз буудал байна.